Монголын залуучуудыг яг нийгмийн оролцоог өндөр гэж боддог. За өнөөдөр бол залуучууд гэх юм уу ерөөдөө яг залуучууд маань бидний бидний дээд үеийнхэн маань тийм багчууд маань ч гэсэн ерөөдөө нийгмийн оролцоог өндөр байна. Гэхдээ яг нэг өөртөө нэг зав зайгаасаа болоод юм уу эсвэл яг хувийн төлөвлөмж болоод яг өргөн дүрэнд ийм ажил бол оролцсон шүү дээ. Хувийн одоо манай чадахгүй ааш байна. Тийм маш оруулж авах гэж бодох юм шиг байгаа гэсэн тайлбарлах өгч сэтгэлийн зүйлүүдээ зарцуулж өгсөн байна. Ер нь бол одоо дэлхийг гэрэлтүүлгээд энэ төрийн бус байгууллага маань хизээ үүсэн байгуулагдсан юм бэ. Би бол дэлхийг гэрэлтүүлгээд энэ төрийн бус байгууллагыг хувьдаа би дүгнэхдээ залуу хүмүүсийн оролцоог их хамарсан төрийн бусын байгууллага юм болов уу гэж би бодож байна. Тэгэхээр залуу дэлхийг гэрэлтүүлэх төрийн бус байгууллага маань 2019 оны 2 дугаар сарын 6-нд нэг 5 залуу анхны үүсгэн болсон ажиллагаа залуучуудын оролцоонд суулгаад нийгэмд чиглэсэн олон талууд гэж сая болсон зорилготойгоор сайхан манай одоо нэг чиглэл ойноор болчихсон. За яг ерөөхдөө үүсгэн байгуулалтын цагаас бол ерөөхдөө эхний манай барьж ажлууд маань гэх юм бол хүүхэд багчууд азаа болоод орж ирээ гэж зорьсон. Хүүхэд багчууд азаа болоод орж ирсэн нэ гэж зорьсон байвал азаа болоод маань байсан тулдаа бид нэр одоо энэ сайхан нийгэм гэж байгаа байхгүй. Тэгэхээр азаа болоод арчлах тийм ээ тэдэнд бидний залуучуудын зүгээс залуучууд бид өөрсдөө юусэн нэг ямар дэмжлэг туслалцаа байна бид ямар байдлаар тийм ингээд нэг ажигласан багхгүй ч болоо хариулахад тэр үүрэг оролцоо байна тэр чухал тэр талаас нь бодохоо азаа болоод тасгал. За дээрээс нь хүүхэд багчууд нь болохоор бидний ирээдүйг тэгээд бид 20 жилийн дараа гэхэд эргээд хүүхэд багчууд маань яг энэ нэг авч явах залууч болсон байна. Тэгээд өнөөдөр бид энэ ажилд оролцсоных өөр шим бидний яг нэг 40 настай 50 настай идэвхтэй насны бид нар тэр үр шимээр батгах залууч. Тэгэхээр энэ чиглэл рүү ихэд одоо авч үйлчлэгчнүүд явуулж гисэн за явуулж гисэн үйлчлэгчнүүд специалист нөх юм бол хэрэггүй зүйл хэрэгтэй хүмүүс таньж цаашаа. Тэнийг зөвхөн энэ маань сая за оны өмнө хөлбаа хайсан тавтаа цаана бид дууссан. Одоо маань хүмүүс айл болгоно өөртөө тухайн айдын тухайн хэдийгүй сонгоч юм уу те эсвэл тийм төвшил өөрсний хэрэггүй тийм зүйл байдаг шүү. Тэрийг бид одоо төлөвлөрүүлээ эргээд тэр тухайн хэрэгтэй байгаа тэр хүмүүсийн зочлохоо энэ хоёрыг сануулсан. За дээрээс нь үйлчлэгчдүүд хүмүүс болон хэдийгээр нэг захирал суулцааг нэгдээ ахын чиглэл сануулсан. Сони туусаа дөрөв сар одоо ямар ч юм гэдэг тийм чиглэл байна. Өөрөөр хэлбэл одоо хөшийн хүчтэй ахын хүчний асуудлыг хөшийн хүчтэй ахын асуудал өөрсдөө амьдрэх зүйлүүд тийм хэмжээд өгдөг гэсэн. За тэгээд дээрэс нь 10 оны 6 сарын 1-ний үед хүүхдийн баялагтаас болохоор цааш маа үчиг баялаг болсон өөрсдөө энэ хоёрын талаачд заавалдаа өөрсдөө санаачсан хүүхдүүдээ бэлэг өрсөн байгаа. Бид одоо энэ суулгал одоогийн мэдлэг бол 7 оны ойлцсон үеийн бүлэгт ажиллаж байгаа. За гişүүд юм уу бид одоо яг хэлсэн гişүүдтэй үйлчлээ аваа. Ажиллаж ажиллаж байгаа 140 гişүүд байна. За тэгээд энэ тухайн ажлуудаа хийгээд явж байгаа юм байна. За давхар манайх фикертэй төрийн суулгал маань дэрэгдээ универсал намын клуб. Намын клубын гол зорилго нь хоёрдугаар залуучуудын ном унших сэтгэлийн нэмэгдүүлэх залуучуудыг номоор дамжуулах нөхөрөлдөг байлгаа гэсэн. Тийм л одоо дамжуулсан тийм л зүйлийг өөрчлөлт яг залуучууд үүсгэх гэж байгаа юм да. Бид одоо хүмүүс суулгын одоо 18-аас яг ажиллаж байгаа хүмүүс маань 18-аас 27 насны байгаа. Ер нь бол одоо нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст их төлхөө тийм ойр одоо тусламж үйлчлэгээ явуулдаг гэж үзэж болох юм шүү дээ тийм ээ. Бид нар яг харсан үзвэл маань тийм. Бид бас жаахан нийгмийн бидний төрийн хайраас гэдэг юм уу хүмүүсийн арай нэг хайраас амж арай бүр чаддаг байгаас бид нар боломжоор нэг өөрсдөө зүгээр нэг бахан цагаас авч байгаа. Хоёр найзууд уулзаад найзууд давуулдаг цагаасаа нэг хийх юм. Тийм ээ. Өөрийнхөө чөлөө цагийнхаа тэр нэг скорыг тэр яг тавиулсан юм байна.
ерөөдөө нэг ийм хандлага байдаг л да. Сайн ч гэдэг юм уу, яг тэр нийгмийн ажил руу ороод тэнд тусгай хүчин чармаас оруулаад залуучууд яг юу гэж гэсэн нэг тийм хүмүүс болчихно байдаг л да. Ерөөдөө залуучууд нэгдүгээр нь ягаад юу нэгдэндээ энэ ажлыг сонсох вэ? Миний хувьд энэ ажил тайлбар. Дээрээс нь энэ ажлаар дамжуулсан аюул олон зүйлс сурдаг. Одоо жишээ нь бацхан хэмжээний өрчим үйл ажиллагаа юм уу гэдэг хамт ажиллаж байгаа найз бусад оролцсон зүйлээ хатар олон зүйлс брав яг түр баян ихтэй нийгмийн ажил залуучууд олох хэрэгтэй гэдэг одоо заавал хөшүүр юм байна. Ер нь бол өөрөө бас залуу хүний хувьд маш их асар их хүсэл тэмүүлэлтэй л байдаг билүү дээ тийм ээ. Ер нь одоо үеийн залуучуудын мөрөөдөл ер нь бол байр машинаар хязгаарлагддаг болчихсон юм болоо да гэж би хувьдаа боддгийг. Энэ дэлхийг гэрэлтүүлээд энэ төрийн бас байгууллагын нэг үйл ажиллагааг ингээ хараад ингээ анзаараад байхад бол дандаа залуу хүүхдүүд рүүгээ тий залуу хүүхдүүд рүү дандаа чиглэсэн тийм бодлогыг илүү зохион байгуулдаг юм шиг санагдаж байсан. Тэгээд ер нь бол энэ төрийн бас байгууллагыг маань тийм ээ дэмжин ажиллаж байгаа өөр ер нь бол одоо нэр бүхий тийм төрийн бас байгууллагууд хэр тий албан байгууллагууд тэгээд үүсгэн октын цагаас хойш ерөөдөө энэ тухайн үйл ажиллагаанууд дээр болон бижсэн гэнэ бид хүн за өвний төвшинчдэр байгууллагын хэмжээгээр хийж ажиллаж байгаа ерөөдөө болсон хаяа бид нар нийтлэн дүрэн тэгээд хоосон хэвчээ 50 гаруй байгууллага. Жишээлбэл за манай юу эрхүүд үзүүлсэн хүмүүс маань эрхүүд үзүүлсэн хүмүүс гэсэн аюулмаа одоо хүн татварлын сүйтгэх байлах тийм одоо фиксүүд маань хүн байнгын контрол энэ шалтгаан хариуц нэг юм компани ихэнх компани хооч бид өөрсдөө хийж байгаа бид өөрсдөө яг адилхан бид оролцохгүй юу гэдэг ямар утга анхаа юу гэдэг ингээд явж байгаа хэрэг бид офсоор хавж ирсэн бол нэг компани хамт болсон. Юу гэж нэг юм явж байгаа Монголын ууш үйлчлэгээ авах байна. Монголын амьдсан зүйлс авах байна. Эко баг дүүг байна. Шалан байгуулалт байгаа. Хаваас манай багийнхан бэлтгүүлдэг те. Манай бэлтгүүлгөө бид уран зорилгыг манай одоо багийнхан манай хамт олонны гэр бүлийн хүмүүс ойлгосон байна. Тэр хүмүүс энэ хүмүүс уран зорилг одоо тэр мэдрэмжийг өгч байгаа хүмүүс хүчтэйгээр ашиг өгч байгаа. Одоо жишээлбэл манай сүүлийн ажил гэх юм бол одоо энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн 2 сарын авсан. Нэгдүгээр сарын дунд эхэлсэн. За энэ болохоор татаатны боловсролыг залуучуудад өгөх зуяа гэсэн тийм нэг 3 жилийн өмнөөс одоо манай улсын багч ярьцлаад ер нь хэдээд явж ирсэн юм байна. Тэгээд энэ жилээс яг тийм боломжтой цаг үеийн програм бүрдээ явж ирсэн. Хамгийн их маань татаатны софтвер гэсэн. Ихэд энэ софтвер маань маш ихтэй үйлдвэрээр харж байгаа юм байна. Залуучууд гэдэг хэмжээний агуу арай нэг жоохон хэмжүү байгаа юм. гэдэг юм уу нөгөө талаас нараад үзэх юм бол тэр хөлийг сой эсвэл өөрийгөө хөгжүүлэх юм бол ямар олон бэ гэдэг нэг шинээр санаж байгаа. Энэ болохоор энэ үйлчлэгээс явахаар таасан хайдсан бижлээ дамжуулаад тавьгаад 3 хоногийн дараа өнөө бодлогыг аваад явуулсан. 3 хоног зайлшгүй гамлаач. Энэ болохоор нэг 647 цогц бүртгүүлсэн байхгүй. Тэгэхээр бид нар яаж ачаалгаа бодоод хаасан. Тэгэхээр энэ ажил нь болохоор залуучууд юунд өөрсдөө хөгжүүлэхийн тулд энэ нийгмийн оролцоо гэж өндөр байгааг харуулж байгаа том жишээ байна. Одоо энэ хүн одоо сургалтанд маань хэвээ хамрагдсан хүүхдүүд тийм ээ мөнгө төгрөгөөр одоо сурах уу? Ер нь бол төлбөр нь одоо хідвэл гэсэн үг л дээ. Энэ бол ерөөсөө огт юм. Одоо энэ сургалтыг хүрээлэх болохоор манай ширүүлийн их сургуулийн зүйлс болохоор бид бүхэн хичээлийн анги таних маа за бид бүхний сургалт зүйлсүүд оос хангаж өгч байгаа л та. Ширүүлийн сургуулийн ангины хамт олонч болсныг бидний залуучуудын оролцоо гэж байна. Жишээ. За одоо яг нөгөө нэг танилцуулчлаа шүү дээ тийм ээ. Энэ 20 зэрэг нийгмээс хараа. Тэгэхээр эхний нэг хоёр хичээл маань ороод. Энэ 90 сургалт хичээлээ хашны хичээлээ сураад. Одоо ингээд 20 зэрэг тав дөрөвний нийгмээс нөгөө тийм ямар нэгэн боловсролын гэдэг нь сургалтын одоо үйл ажиллагаа явах боломжтой тэр цаг үргэлжлүүлсэн. Цаашдаа болохоор ерөөдөө олон хэлээр ер нь бол одоо багш одоо Японы хэлний багш ч гэдэг юм англи хэлний багш ч гэдэг юм тийм энэ хүмүүс
зүйлсийг хаанаас яаж хэрхэн олж байна? За манай статистикийн багш болохоор хамгийн ихний автобусны багш болохоор төвшин төрний багш байна. Төвшин нэгтэй адилхан болонгос. За дээрээс манай үүсгэн байгуулагч одоо хэн баярын маа одоо багийн найз нь байна. Тэгээд энэ хүрээндээ бид нар зөвхөн өөрсдөө чат хүрээнд стад хийж үзэж байна. Манай мэдээж манай төвшин төрний багш маань ажиллаа юм. Тэгэхээр ахлан зөвлөө өөрийнхөө биетэй хатан хүмүүстэй зарцуулах юм уу? Өөр болтын хүмүүстэй зарцуулах. Тэр цагаар яг энэ сонсогчдод гэдэг юм уу? Нийгмийн тохиолдолд мэдхийг болох юм. Ерөнхийдөө энэ үйлчлэл ерөнхийдөө нийгмийн одоо чи миний юу гэдэг за ахлан давуу тал байдаг ч тэрийг одоо юм сонгох байдлаар явуулах энэ ихээр нийгмийн ажил хийж байгаа. Ер нь бол өөрийн чаддаг, мэддэг одоо сурсан зүйлээ тий бусдаа өндөр бүргүүгээр тий бусдыг бас хөгжихтэн дэмжлэг үзүүлье гэсэн танай юм болоо тийм ээ. Ер нь бол гүн цамбагийн хувьд өөрийнх нь талаар ер нь ярил тийм манай үзэгч явуулнаас өөрийнх нь талаар танилцуулаач. За намайг Бачаалын гүн цамбаг 1994 онд 6 сарын 24 өдөр Баянмар аймгийн Баянмар хэлсэн. За тэгээд ерөөдөө өгсөн нь болохоор манай их одоо эндээ хоёрын нэг өөрт цаадны хөшөөрөнд үзүүлэх юм бол Монгол гэр баан дээр одоо тогтдог бол би нэг баан дээр байхгүй. Миний авсан он одоо 2006 онд авсан байдаг. Тэгээд аав маань яг аав маань хэд хэдэн цагаас биднээс хамгийн гол надад хөшөөр өгсөн зүйл нь болохоор миний хүү болсон ба ихтэй болоорой гэсэн зүйл. Тэрнээс нүгэлтэйгээ би илүү гэдэг нийгэм гэдэг юм тань мэдэн чухал салон хийх яахын тулд хийдэг. Ерөөдөө энэ нийгмийн ажил руу орсон одоо үеийн болохоор чиглэлээр бүжигтэй сургуулиуд би 2002 онд 2010 онд бүрэн төлөвлөлтөд эзэмшсэн. Тэр хугацаанд манай одоо юу гэдэг нь ийм багшлаа ба нийгмийн ажил руу илүү хандуулдаг гэсэн байна. Тэрнээс үүдээр илүү би за нийгмийн ажил бас ингэж гой тайлбар болсон тийм. Нэгээс нь өөрийгөө яг юу дуртай мэдчих жоох. Би нийгмийн ажил өөрийгөө юу дуртай мэдчих. Өөрийгөө хөгжүүлчих. Стартап суралцчих тийм. Тийм л байгаа юм да. Тэгээд 2012-оос 16 онд болохоор хэрэглэг сургуулийг бакалаврын амгаасан. Тэгээд 17-оос 18 онд болохоор сайн систем дүүгээ хаяа одоо Монгол хэлний сургуулийг магистрийн хамгаалж байгаа. Тэгээд явуулсан гэдэндээ өөрийнхөө хэмжээнд биелүүлэхээр оршиж байгаа юм. Тэгэлгүй яг залуу хүн гэхэд бас дөрөв хүсэл тэмүүлэлтэд явж байгаа гэдэг бол гайхамшиг гэж би үздэг. Гэхдээ одоо ер нь бол ингээд их сургууль сураагүй бас хүүхдүүд биш үү боломжнд болцсохгүй. Тэгтэн мөртлөө нас нь яваад идэг. Одоо яваад идэг чинь шүү дээ 21, 2 ч юм уу тийм ээ. Бас л эн чи одоо 18-аас дээш явуулаад явчихаараа бас нөгөө нийгэмд ингээд ороод ирээд орж ирээд амьдрал ингээ үзэх айгу одоо тэр юу айгу тийм одоо бүдүүлэгч гэх юм уу юу ч юм тийм ээ айгу сонирн болчих штеп. Тэгэхээр энэ тал дээр ер нь тийм хүмүүс хүүхдүүдэд илүү тийм одоо төлхөө одоо нэг юм шүүлэгч гэдэг юм аа эсвэл тийм би их сургууль гүштэй гэдэг эсвэл тийм готраа явж байгаа хүүхдүүд ч байна штеп. Тэгсэн мөртлөө их сургуульгүй мөртлөө тийм ээ чадварыг эзэмсчихсэн юм шиг тийм ээ яг тийм ингээд ажлыг хийдэг ийм хүүхдүүд дээр ер нь хэрхэн яаж манай хүүхдүүд үзүүлсэн чиглэл нь хүүхэд багчуу за болов багчуу дээрээс нь нэг нэг мэдээж одоо тийм за яг 10 жилийн төгсөөл оюутан болоод Тохана 18-аас 22 тэнэлж өдрөж устгахтай цог манай одоо залуучууд маань талаар хамгаалж байгаа юм. Заавал юу гэдэг нь бакалаврын зэрэг хамгаалахгүй ихтэй сургууль хуваалцах гэж байгаа авч яваа залуучууд байж. Одоо ч үгүй энэ нэг багийн ажил манай одоо манай хүмүүс ерөөдөө устгах бол гэхдээ одоо тавилгын үйлдвэр гэхтэй тийм үйлдвэр эйжлээд залуучууд зүгээр яг их уусаа залуучууд жоохон хэмжлэл ихтэй. Жоохон наасан тэгээд жоохон тийм өчөө. Үнэхээр юу гэдэг нь өөрийнхөө хийсэн зүйлийг хийгээд өөрийнхөө нэг салбараа сайхан
Тийм үедээ нэг гоё амьдрах одоо юу гэдэг нь тодтол зүгээр илүү бүтэн амаа ус амьдрах чинь нэг тийм шахалтай амьдрах чинь санаа бол бүх чанар зорж байгаа зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үйлдэл зорж амьдрах болсон байна. Тэгэхээр манай төрийн суулгын зүйлс одоо жишээ нь яг одоо манай хичээж байгаа юм болохоор өөртөө залуучуудад хэлний мэдлэг багшны мэдлэг тийм нэг сар явцтай юм болохоор одоо чинь богино хугацаанд ч хэмжүүлсэн байхаар энэ дэр болохоор бид зүгээр 16-аас дээш насны залуучууд өссөн юм байна. Хин өссөн хүмүүс чинь суугаа өссөн боломж амралтын 2 өдөр хичээж байгаа байхгүй. Тэгэхээр бол залуучууд илүү боломжтой. Оюутнууд манай оюутнууд мэдээчүүд маань хичээж байгаа юм байна. За дээрээс нь давхар цааш тоо Монгол хэлчиндээ Монгол чинь соёлтой явах гэж байна. Тэгээд залуучуудыг төр бүрийн соёлтуудыг юу гэдэг явуулах төлөвлөж байгаа. Ойрын хараа сарын таван юм. ЕБС зогссон гэж байна. ЕБС зогссон. Тэгээд баг донд ахлах проблем хүүхдүүдийг дэмжих манай хийж байгаа залуучууд ажлыг хайж байгаа, хичээлийг хайж байгаа, амьдралыг хайж байгаа энэ олцоо явах. Тэгэхээр бас юу гэдэг нь байнгын юм хөдөлгөөн юм уу, байнгын фокустай бас харах болж байгаа. Тэгэхээр бид зөвхөн хэмжээнд бол чанартайгаар илүү урам зориг. Одоо дэлхийн гэрэлтүүл төрийн бас байгууллагын хувьд санхүү төлөвлөлт тийм ээ. Энэ талаар энэ дээр одоо жишээлбэл аюул олон хүмүүс манай хийж байгаа харагдаж байна. Тэгэхээр саний софтыг явуулах гэж байгаа тийм боодын бичгээ хийх. Гадаадын боодын бичиж Монгол үгээр хэлчихгүй байж гадаадын ингээд бидний үйлчлэг софтыг явуулсан гэдэг чинь буруу мач гэдэг юм. Facebook аюул хүмүүс шүү. Энэ яг энэ дэлхийн түнс софтыг ямар нэг өсвөрийн нам ч юм уу те ямар нэг бизнесийн байгууллага ямар нэг компани эсвэл хүн байна. Аюул олон бид хамт үзүүлж байгаа. Дээрээс нь чиний шат манай залуусын одоо юу гэдэг нь бүхэл төрлийн бас зөвлөлт гэж байна. Тэгэхээр энэ дээр яг атмосфер тайлбар байна. Манай дэлхийн гэрэлтүүд болон университет гэдэг номын клубын маань ард цэвэр одоо үүсэн болж залуучууд байна. Хиндээ бид 5 үүсэн болж шавуудсан одоо бид зөвлөөр 7 болсон гэсэн байна. Хамгийн одоо энэ дээр толгойд одоо юу гэдэг нь энэ байгууллагыг төрүүлж болох хүмүүс нь ч гэсэн өөрсдөө яг энэ 18-аас 27 насны залууч байна. Үүнээс танууд тэр санхүү үйлчлэг бид яг өөрсдөөсөө гаргачихлаа юм байна. Докторт гэж хасаад. Тэр ямар нэг юу одоо байгууллагаас ч юм уу мөнгө өгж авчихсан гоо тэр хүмүүс ямар нэг нэг хамтж явж байна. Тиймэрхүү заавал дээрээс нь олон тийм жишээлх юм бол одоо бид нар түрүүж бонгоо хасаа хийсэн систем бонгоо хийхэд одоо эндээсний заавал үйлчлэгийн асуудал ирэхэд одоо зөвлөм шүү. 30 мянга байхгүй. Нөгөө нэг одоо 5 оны юм, 7 оны юм маань тагаан юм чинь дээрээс нь тухайн хад үйлчлэг болж байгаа. Тэр 30 мянга орсон үйлчлэг явуулдаг гэж асуух байгаа юм байна. Тиймээс бид нар зүгээр өөрсдийн хоолны ингэж явах юм байна. Өөрсдийн үйлчлэгээс 30 мянга төгрөг гэдэг нь тагаан хэмжээний мөнгө тэгээд энэ байгууллагад болчихсон юм байна. Тэгэхээр манай бидний болсон манай бидний хувьдаа нэг зорилго болоо ажиллаж биелдэг. Бид нар цаана ийм зүйл бүтэндээ ийм зүйл ингэн гэсэн. Тэр зүйлийг хаад бид нэг суурийг хангаж байгаа. Тэгэхээр энэ байгууллагын асуудал ямар нэг санхүү төлөвч байхгүй. Тэгэхээр энэ одоо хэлбэрийн софтвер ажиллаж байгаа энэ залуучууд нь өөрсдөө энэ байгууллагаас санхүүжүүлээд болчихсон. Ер нь бол одоо энэ хүү байгууллагт маань тийм ээ гишүүнээр илсэе гэдэг хүмүүсээс хүсэл тавьж байгаа юм байна тийм ээ. Тэгвэл хүлээж авах уу? Тэгэхэд үйлчлэгч хүмүүсээ гишүүнчилсэн цаан болдог. Тэр бол нөгөө нэг тип авсан гэдэг юм уу? Хамаг хэмжээнд бол гишүүнчилсэн баг хэмжээтэй. Агс үйлчлэгчийн оролцоо гишүүнийхээ хөрхөгийг биелүүлээд аваа жадгал гишүүнчлэх юм хатгaalтай байна. Үйлчлэгчийн оролцоо гишүүнчлэх одоо үйлчлэгчийн оролцоо гишүүнийхээ хөрхөгийг биелүүлэх байх нь одоо гишүүнчлэх. Тэр бол өдөө өссөн хүн болон өссөн одоо тийч болох манай байгууллагын хамтлагч ажиллаа тийм ээ. Нэг залууч маань орж ирээд таны ийм зүйлийг бий болсон юм тийм залуучуудаа ингэж хүргэмээр ийм сорч ийм үйлчлэгтэй байсан бол ямар ч марах нийт За тэгэхээр их хүндэд үзэгчтэй
News Channel-ийн онцлог сэдв ярилцлагын цаг энэ хүрээд өнгөрүүлж байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Танд ч бас бидний урилгыг хүлээж авсанд хүлээж авч ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна. За танаас үзлийн хамт олон цааш ажиллаж